миний хувьд бол маань сэтгэл зүйн маш ойрхон байдаг. Тэгээд ер нь одоо орчин үед ч гэсэн энэ талбай гэдэг зүйл маш ойрхон байдаг гэж байна. Тэр олон улсын хэмжээнд Монгол улсын хайр талбай гэхээр мандуулах тэр мөчүүд бол үргэлж их яахгүй. Тэр мөчүүд хэлбэл бас ингэж маш их хичээл өгдөг. Миний хувьд хамгийн том болсон юм бол мэдээж Токио Олимпиад би нийгмээр Монгол улсын хайр талбай нийлбэр яриад алхсан юм их яахгүй. Манай 200 орноос 170 төлөв гарч ирсэн. Тэгээд ингээд төхөөл хаад төхөөл гэж аахгүй. Цаанаас яа хэлтэй нийлбэр тодорхойсон юм зүг ашиглаж байгаа юм шиг ингээд. Яг нэг талбай дээр гараад ирсэн чинь ингээд нүд бүлцэн баг хатсаа энэ натараа гიშгтэй нэгээд мэдсэн тэр болсон бол тэр монголчууд зөвхөн тийм л бидний хайртай байх гэж Монгол улстай хайр биеийг хайрлах гэж Монгол улстай хайртай байх гэж Монгол гэсэн хангалттай байх гэж би боддог. Тийм болохоор одоо бид нар энэ түвшинд орно гэж байгаа юм хэрэг энэ одоо компаниас бол ингээд маш таартай гэж байна. Яг л бид нар ингээд генси номлох хамгийн том төвийг ингээд мандуулж штеп Монгол улсын хангалттай томаар генси номлох чинь гэдэг нь өөрөө нэртэй тэр очиж маань тэр энэ амжилтын дор хандсан гэдэг Монгол бас гэсэн Монгол гэсэн хахлаа бүх олон зүйлсээ апрагсаа би бас маш их чаддаг одоо би энэ төрийн хичээлдээ тэгээ олон улсад Монгол улсыг ингэж сурчилж байгаа болохоор би бүр их хамгийн сайнаар байх хэрэгтэй. Тийм болохоор хүчийг би бас ингэж цээжнээсээ авдаг. Тэр утгаараа ч тэр одоо би яг ингээд тамирчдыг ингээд татаад бодоход ингээд цэжлээ зохиод ингээд дэшээ хөлтөлгөө зааж тэр бүрээсээ ингээд хамгийн их нөхч ингээд Монгол хүмүүсээр ингээд хүчилж байгаа шүү гэсэн яг тэр надад төлөөлөл үндэсний бахархлаараа генси амжилтыг хамтдаа шинжилцгээе. Үндэсний бахархалд төрийн талбайгаар Гиннесийн амжилтыг хамтдаа шинжилцгээе.